За сайн За байцгаана уу? Сүнсний сэрэлд хуудаснаас мэдчилж байна. Бид хоёр 100 Монгол руу аяллаа тэр хоорондоо подкаст хийсэнгүү урт насны ч өөрөө явсан тухай богино нэрийг бол пэйждээ оруулсан байгаа. За тэгээд амралтын дараах шинэхэн подкаст эхлэхэд бэлэн болж байна. сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ ойр дуулцаагүй нэлийн удлаа зуны амралт тийм ээ. Нэлийн урт үргэлжлэлээ. Тэгэхээр одоо эргээд ингээд сүнсний сэрэлт пэйж хуудасаа ажилуулахаар битээр өнөөдөр ингээд нэг номын талаар ярих гэж сууж байгаа юм. Тэгэхээр ямар ном бэ гэхээр энэ одоо цагийн хүчгээд энэ зохиолч нь Экхарт Толл гэдэг хүний бичсэн тэр одоо цагийн хүчийг хэрхэн ашиглах вэ гэдэг талаар нэг номын талаар ярилцах юм аа. Тэгэхээр энэ ямар хүн бэ гэхээр энэ хүн маань болохоор сэтгэлгээний багш тийм ээ. Уран илтгэгч тэгээд одоо маш олон ном зохиол бичсэн мөн тийм агуу тийм сэтгэл судлаач хүн юм байна лээ. Тэгээ одоо анх бол Герман төрсэн байлээ уг нь энэ хүн. Тэгээд одоогор бол тэр Ванкуверт амьдардаг гэж өөрийнхөө талаар бичсэн байна. Би өөрөө энийг уншиж дуусаад ойлгосон зүйлээ товчхон ярих гэж бодсон. Тэгэхээр энэ ном маань болохоор нөгөө нэг талаараа нөгөө оюуны гэгээрэлд хүрэх хүтэж баггүй юу энэ ном маань. Тэгэхээр хүмүүсийг ер нь оюуны гэгэрэл рүү л одоо хөтлөн гэсэн үг. Тэгэхээр энэ ном яаж хэлдгүү гэхээр эхлэхдээ юу ядгийг энэ Экхарт Толл маань тийм ээ ерөөхдөө 30 нас хүртэл маш хэцүү амьдралыг туулсан байдаг байхгүй юу? Яасан бэ гэхээр ерөөсө 29 нас хүртэл сэтгэл готролтой байсан хүн байгаа юм. Ерөөсө амьдралд нь бүтдэг юм байхгүй тий. Тэгээ ерөөсө өөрийнх нь харах үнцэг маш сөрөг. Бүр маш хэцүү. Тэгээд ингээл унтж байгаа л хвчлээ өөрөөс сэрчдэг байсан гинэ. Тэгээд сэрэл дандаа муу мухай юм бодогддог ийм хүн байж. Тэгсэн чинь хамгийн сүүлд ингээд 29 насныхаа тэр төрсөн өдрийг хийгээд тэр шөнө унтчихэл нөгөө үүрээр гинт сэрсэн гинэ. Яг л нөгөө зуршлынхаа дагуу үүрээр гинт сэрээл. Тэгэл ингээл нөгөө өрөөнийхөө орчин тойрныг харсан чинь бүр бүх юмыг үзэн ядаал тийм ээ. Бүр маш дургуун хүрээл. Бүр дэлхийн ертөнцийг ерөөсөө үзэн ядаг юм байхгүй гинэ. Сүүлдээ бүр өөрийгөө үзэн ядаад. Тийм сэтгэл төрөөл маш хэцүү байсан гэж байгаа. Тэгээ байжсэн чи гів гинтхэн дотроос нэг ийм бодол орж ирсэн гэж байгаа байхгүй юу? Чи яагаад ийм сонин боддгийм бэ те? Яагаад ингэж өөрийгөө үзэн яддгийг? Энэ үзэн ядах сэтгэл ямар учраас ингэж хамт төрдөйм бэ гэсэн бодол орж ирсэн байгаа. Тэгэхээр тэр хүн бодсон байгаа. Гэхдээ эн чин би чин болохоор нэг талаараа үзэн ядаад байдаг тийм үү? Нөгөө талаараа миний энэ үзэн ядж байгааг эсэргүүцээд байна. Тэгэхээр миний дотор ч одоо хоёр хүн байгаа юм биш үү? За. Гэсэн бодол гинт орж ирсэн байхгүй юу? За. За бас тэгэхээр хоёр хүн байгаа юм бол нэг нь лав бодтун байж таарлаа гэж тэр хүн өөрөө боддог байхгүй юу? Тэгээд ингээд ямар сони юм бэ? Тэгвэл би одоо ер нь энэ өөртөөгөө тийм ээ ямар ч байсан энэ өөрийнхөө би ингээд хоёр хүн юм бол тийм үү? Өөртөө зохицон амьдрч би чадах юм уу гэсэн бодол орж ирдэг байхгүй юу? Тэгэл ерөөсөө ингээл сонин болоод бүр гайхаад бодол нь хоёр болчихлоо шүү дээ тийм ээ. Нэг нь эсэргүүцээд нөгөөх нь бодлоо эсэргүүцээд бодол нь болохоор өөрийн эсэргүүцээд тэгээд байж л аюул сони байсан гэж байгаа юм. Өөрх нь тэр айдас майдас те тэр бүх сөрөг бодлын юм харанхуй орон зай сороод исэн гэж байгаа байхгүй юу? Тэр муу мухай зүйл нь юм харанхуй орон зай руу ороод исэн. Тэгэхээр нь бүр харин ч тэрийг үл хүлээн зөвшөөрсөн гэж байгаа байхгүй юу? Тэгээ байжсэн чинь унтцсан гэж байгаа. Нам унтцсан байгаа юм. Тэгээл одоо унтж байгаа л гів гинтхэн юм шууж ирэх дуунаар сэрсэн байгаа юм нөгөө хүн маань. Тэгээ сэрсэн чинь цонхны завсраар нар гийгээл те тэр нар нь болохоор нь өөрт нь болохоор яг тийм алмаасны гэрэл шиг нөгөө талаар бүр ингээл хайр орж ирж байгаа юм шиг тийм гоё сэтгэл төрүүлсэн гинэ.
Тэгэхээр бүр нүдээ том нэгээл өрөөнд дотор харсан гэж байгаа. Тэгсэн чинь бүр ерөөс урд нь амьдарч байгаагүй юм шиг тэр өрөө шал өөрөөр харагдсан гэж байгаа байхгүй юу? Тэгэл бүр очиж барьж үзмээр те бүх юм ингээд барьж хурж үзмээр санагдал. Тэгэл барьж үзэл бүр тэрний урд нь харддаг байсан тэр өнгө байхгүй болоод бүх юм их гоёор харагдсан гэж байгаа байхгүй юу? Энэ хүнд Экхарт Толл гэдэг хүнд. За. Тэгээд хувцас өмсөөл гараад гүрцсэн гэж байгаа. Тэгэл ерөөсөө ингээл алхаал айгүй гоё ингээл бодол нь эерэг болоод те амьдралыг айгүй гоёор хараад хэлсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр өдрөөс хойш ерөөсөө надад нэг л юм үлдсэн, юу үлдсэн байсан бэ гэхээр сэтгэлийн амар амгалан намайг хизээч орхиогүй гэж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд нөгөө сэтгэлийн амар амгалангаа ингээд олцохоор нөгөө хүн чинь ерөөсөө энэ сэтгэл зүй гэдэг чинь маш чухал юм байдгийн байна. Тийм ээ? Тэгээ өөрөө ч сонирхож гисэн гэж байгаа. Тэгэл ерөөсөө хүн гэдгийг судлаад өөрөө өөртөө ажилласаар байгаад өнөөдөр бол одоо тийм том хэмжээний хүн болсон байна шүү дээ, тийм ээ? Өчнөө олон ном бичсэн, тийм ээ? Тийм сэтгэл судлаач, тийм багш, сургалт явуулдаг тийм хүн болсон байгаа. Тэгсэн чинь нөгөө хүмүүс ингэдэг гинэ, энэ хүнээс асуудаг ерөөсөө түгээмэл нэг асуулт байдаг. Тэрний юу вэ гэхээр би яг тань шиг болмоор байна. Тийм ээ? Та намайг одоо яг өөршөө болгож өгөөч. Эсвэл би яавал тань шиг болох уу гэж асуудаг гинэ. Тэгэхээр энэ хүн ингэж хэлдэг гэж байгаа юм. Та бол танд бол энэ бүхэн байгаа. Тийм ээ? Миний мэдэрсэн тэр бүгд бол таны дотор байгаа. Ганцхан та бол өөрийгөө амар тайванд байлгахгүй байна. Тийм ээ? Сэтгэлийн амар амгалан дээр та ирээгүй. Хитрхи одоо ямар гэх юм тийм ээ? Хит их одоо өөрийгөө ачаасан маягтай юм байдаг учраас та энийг мэдэрч чадахгүй байна гэж хэлдэг байсан гэж байгаа юм. За ингээд ерөөсөө энэ номын ерөөсөө гол агуулга нь болохоор тийм ээ? Тухайн хүнийг биш үү те өөрийнх нь одоо сүнстэй буюу тийм ээ? Дотор хүнтэй нь яаж холбогдуулах вэ? Ямар арга хэрэглүүл та одоо ингээд өөртөө холбогдож амар амгалан олох вэ гэсэн тийм тухайл ном байгаа юм. Тэгэхээр бүх аргыг ингээд заасан байгаа байхгүй энэ ном дотор. Ямар ч. За. Тэгэхээр одоо орчин үед бол одоо энэ шин нийгэм тийм ээ ирж байгаа энэ үед бол хүмүүст хамгийн хэрэгцээтэй ном байна. Тэгээд хоёрдугаарт нь бол нөгөө одоо өнгөрсөн ирээдүгээд 3 цаг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ гурын одоо цагийн хүчийг маш сайн тодорхой гаргаж өгснээр айгүй онцлог ном байгаа байхгүй энэ ном байна. Тэгээд одоо энэ номыг хэрвээ залуучууд унших юм бол таныг одоо өөрийгөө хэрхэн удирдах уу гэдгийг заагаад байгаа байхгүй яг үнэндээ. Тий. Тэгэхээр одоо энэ хүний одоо гол хэлээд байгаа зүйл нь юу вэ гэхээр та одоо ингээд оюун санаандаа битгий удирдахтаа дээ гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн ингэж бодно шүү дээ. Би тэгээ оюун санаандаа удирдахдаггүй, оюун ухаандаа удирдахгүй, юунд удирдах юм гэж хүн боддог байхгүй юу эргүүлээ те. Тэгэхээр чи ерөөсөө энэ оюун ухаандаа хэд захирагдахаас тийм ээ өөрийгөө хэрхэн чөлөөлөх талаар л одоо тийм ухамсарын тийм төвшингээ хэрхэн ахиулах уу гэдэг талаар ном багхгүй юу. Хүн хитрхи их оюун ухаандаа захирагдахаар тийм ээ яах вэ? Ер нь чи юу гэж бодож байна? Цэна. Оюун ухаан гэдэг чи ер нь юу юм гэсэн ойлголт гарч ирж штэ тийм ээ. Оюун ухаан гэдэг маань ерөөсөө хүнийг амьд байлгах механизм багхгүй юу? Амьд байлгах тийм ээ. Бид нар яг нөгөө ярьдаг байсан шүү дээ. Энэ зүүн тарих, баруун тарих гэл те. Зүүн тарихны чи ерөөсөө л үүрэг нь болохоор яг аюулаас хамгаалах тийм ээ. Үүрэгтэй байгаа шүү дээ тийм ээ. Маш их айцтай тийм ээ. Тэрийг тэгвэл та тэг чинь болохгүй шүү дээ. Наа чи аюултай. Урд нь та ингэж хийснэ мартаа юу энэ төр гэл те. Ингэж айлгадаг. Тийм тарих л байгаа шүү дээ. Тэгэхээр тэгээ одоо нөгөө энэ номон дээр маань юу гарч ийн гэхээр эхний бүлэг нь гэгэрл гэж ер нь тэгээ юу юм бэ гэсэн тийм гарч байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр их гоё жишээ авсан байдаг. Нэг
домгийн талаар ярьсан байдаг байхгүй юу? За та яриад. Тэгээ ямар домгүй гэхээр одоо нэг гуйлахчин замын хажууд биш та 30 гаруй жил ингээд суусан байгаа юм. 30 жил одоо гуйлгуугаа суусан гэсэн үг байхгүй юу? Тэгээд нөгөө хүн маань ингээ малгайгаа тавьдсан тийм ээ. Надад зоо сайрлаач гэл ингээд гуугаа сууж байгаа шүү дээ. Нөгөө хийдэг ажил нь тэр байна. За. Тэгсэн чинь нэг өдөр юу яасан байгаа юм. Нөгөө гуйлагчин чинь тэр хүн хэлсэн байгаа юм. Танд надад өгөх юм юу ч шалгаа гэж. Тэгснээ нөгөө хүн чинь тэгж хэлсэн гэж байгаа юм. Та юун дээр сууж байгаа юм гэдээ асуусан байгаа юм. За. Тэгсэн чинь юун дээр суугаагүй гэдэг байхгүй юу? За. Гэхдээ та нэг хайрцагын дээр суугаад байгаа юм биш үү гэж хэлсэн. Тий энэ муу хайрцагч яах вэ? Би хүүхд ахуй цагаасаа л хойш сууж байгаа юм гэж хэлжээ. Тэгвэл таны над хайрсан дотор юу байгааг та мэдэх үү гэсэн чинь нөгөө гуйлагч нь хэлдэг. Мэдлгүй яа тий хоосон хайрцагл байгаа шүү дээ. Өөр юу ээдий гэж тэгдэг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хүн хэлдэг. Та нэг онгоолгоод үзтээ гэсэн чи юуг нь үзтээ хоосон хайрцгийг гэж тэгдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүн чинь онгоолгоо харсан чинь дүүрэн алт байдгийн. Нөгөө хайрцсан дотор нь. Тэгээ нөгөө хүн чинь бүр аймаар гайхаа те санаа нь бүр өстой. Үнэхээр бүр ерөөсө догтлоод те. Бүр гайхдаг. Тэгэл ерөөсө нөгөө хүн чинь тэгээ энэ бол яг хуу домгол байхгүй тийм ээ. Домог энэ одоо юу яриад байгаа юм гэхээр та хэрвээ вэ штэ тий. Өөрийгөө хинбэ гэдгийг мэдсэн бол тийм үү. Өөрийгөө судалсан бол өөрийгөө арай томоор харсан бол тийм ээ. Хизээч ингэж 30 гаруй жил тийм үү. Гуйлагчин суухгүй байсан гэдгийг л хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хүн чинь ерөөсөө өөрийнхөө хүч чадлыг мэддэггүй байх нь штэ. Тийм ээ. Мэдэх нь байтхаа өөрийгөө хинбэч гэдгийг танихгүй, өөрийн бие маань одоо яаж ажилтдаг вэ гэдгийг ч мэдэхгүй. Тийм учраас тэр хүн бол яасан гэсэн үг вэ? Чи тэр гуйлагчныг одоо тайлбарлахыг юу гэж ойлгох вэ? Цэна. Өөртөө байгаа одоо нэлээд зан чанар аяас бэлэг тэрнийг ажилтаагүй хүнийг дурсан байна. Бэлтгэл те бас өөртөө итгэлгүй хүмүүс тийм байдаг шүү дээ. Дандаа бусдаас ингээд тусламж гуйдаг, бусдаас ингээд одоо зөвлөгөө асуудаг. Наад хүний чинь бодвол би ингэж бодож байгаа юм. Хүүхэд байхад гэж штэ. Ухаан ороод хүүхэд байхасаа ингээд ухаан ороод харахад аав нь ч юм уу ээж нь ч юм уу гуйлгуугаа сууж исэн. Байх гэж би бодож байгаа. Тэгэхээр тэр хүүхдийн үед харсан юм нь ингээд гуйлгуугаад амьдрч болдгийм байна гэдгийг харцсан. Тийм ээ? Нэгдүгээр харцсан. Хоёрдугаар тэр хүнийг вэ штэ тий. Амьдрал ийм байдгийн, чамд ийм хүч байдгийн, энэ тэр гэсэн ямар ч мэдээлэл байхгүй гэсэн үг штэ. Тийм ээ? Ямар ч мэдээлэл байхгүй. Ерөөсөө л хүүхд цагаас хойш харсан юм л тэр хийсэн ажил нь тэр байсан байхгүй. Тийм учраас тэр хүн бүх насаараа гуйлгууж амьдрсан гэсэн үг. Тэгэхээр энд бол нөгөө зохиолч маань яагаад энэ домгийг ярих болсон бэ гэхээр гол хэлэх гээд байгаа санаа нь болохоор тийм ээ. Юу гэсэн үг штэ. Та дотоод ертөнц рүүгээ тийм ээ харахгүй болвол тийм үү. Дотоод ертөнц гэдэг чинь өөрийгөө та таньж мэдэхгүй бол өөрийнхөө хүчийг мэдэхгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яах вэ? Ерөөсө хамгийн тийм аргаа барсан аргаар л мөнгө олж энэ насныхаа амьдралыг дуусгах чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ одоо домгоор бол юу хэлэх гээд юм нэхэр дотоод ертөнц рүүгээ сайн харахыг л зөвлөж байгаа байхгүй юу? За тэгээд одоо оюун ухаанаараа юмыг тодорхойлоод яваад ах юм бол тийм ээ. Тэр одоо оюун ухаанаараа гэдэг чинь нөгөө нэг өөрийнхөө бодлыг л томруулна гэдэг хэлээд байгаа шүү дээ. Тийм үү? Оюун ухаанд одоо ингээл юм бодоол гэдэг. Тэр бодсон юм аа тийм ээ. Улам ургуулаад зарим нь одоо бодолтой хөтлөгдөд явцдаг хүн байна. Тийм үү? Бодолтой өмшөөд явцдаг хүн байна.
бодлынхаа дагуу амьдрэх хүн байна. Ингээд тахаар чи нөгөө бодол чинь ерөөсөө дийлдэшгүй тийм нөгөө нэг зарим нь бол их муу сөрөг юм боддог бол нөгөө сөрөг бодол чинь бүр маш их хүчээ авдаг байхгүй юу? Тийм үү? За эерэг нь бодсон ч гэсэн элсэн живэлтэлтэй адилхан гэсэн шүү дээ. тий. Тэгэхээр нөгөө бодлыг дийлдэхгүй тийм хүчтэй болгочдөг байхгүй юу? Оюун ухаанаараа. За. Тийм ээ. Ингээд ах юм бол нөгөө маш одоо үлэмж тийм завиуртай эмгэг болдог гэж байгаа юм. Тэгээ тэрнээсээ болоод одоо хүмүүс ч нөгөө маш их шаналдаг штэ. Буруу бодлосоо болж тийм ээ. Сэтгэлийн шанал. Тий. Одоо жишээлбэл нэг хүнд одоо гомдсон бол яах вэ? Хүнд гомдсон хүн яадгийг ямар бодол орж ирэх тэр хүний талаар мэдээж муу бодол орж ирж штэ тийм ээ. Тэгэхээр муу бодлыг дагаа явчихаар яах вэ? Сөрөг бодлууд л орж ирж штэ. Тийм үү? Тэгэд өөрөө ерөөсөө сөрөг энерги дээрээ байлгаад нөгөө үнэ яах вэ? Хамгийн доод хэмжээнд л муу мухагаар бодно гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тий. Инхээр ерөөсө толгой дотор чинь маш хэмжээний одоо нэг өдрийн дотор л ерөөсө 70-80 мянган бодол орж ирдэг гэж байгаа байхгүй юу? Хүний тархин дотор. Тийм ээ? Тэгэхээр тэр орж ирж байгаа бодлуудаа яах вэ? Тэгслэх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь ингэнэ гэж байгаа юм. Одоо бодлоо хянаж удирдах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Хянаж удирдана. Хэрвээ одоо толгойд орж ирж байгаа бодлоо байна шүү дээ, тий? Тоохгүй заяа. Тэрэнд хүч өгөхгүй байх юм бол тэр орж ирж байгаа бодлоо чинь тоохгүй болохоор хүч өгөхгүй болохоор сүүлдээ дахин орж ирэх болчдөг гэдэг байгаа байхгүй юу? Тий. За жишээлбэл би нэг жишээ аваа. Энийг ойлгуулахын тулд. За нэг архичин хүн байлаа гэж бодъё, тийм ээ? Тэр архичин хүн юу бодох вэ? Арх яаж олох вэ? Тий. Арх яаж олох вэ буюу мөнгө яаж олж архиа уух вэ гэдгийг бодъё, тийм үү? Тий. Тийм бодол одоо ясна өдөржингөө л орж ирнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ? За тэгээд уулаа. Уусын дараа яах вэ? Өшөө яаж ахиухаа олж явах вэ гэж бодогдно шүү дээ. Ганц бодлого юм уу? Тий, тэр л болно шүү дээ. Гол чухал имийг л архичин хүний чинь арх ухаан чухал байна. Тэр бодлыг за одоо тэгвэл архинаас гарах гэж байгаа хүн яах вэ? Тэр бодлыг за мэдээж орж штэ. Зайлуулах. Бодохгүй байх те. Үгүй бодохгүй байж чадахгүй. Бодол чинь юу яахгүй штэ. Бодол гэдэг бол ерөөсөө бодлыг бол бид нар удирдахад тун хэцүү гэж байгаа байхгүй. Өөрөө ороод ирнэ. Өөрөө ороод ирнэ. За. Тий. Тэр хүн юун дээр төвлөрж байна? Юун дээр төвлөрж байна гэдгээс хамаарат бодол чинь ороод ирнэ заяа. Архичин хүний хувьд бол арх ухтгаал ороод ирнэ штэ. Тэгвэл тэр хүн хэрвээ архинаас гарыг гэж бодож байгаа бол яах вэ? Тэр бодлыг яах вэ гэсэн асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бодлыг байна штэ тий. Тэр маш их олон удаа орж ирнэ штэ. Тэр хүсэлтэд хүрэхийн тулд тийм ээ. Тэгэхээр энэ бодлыг бол тоохгүй тий. Тоохгүй мөртлөө ажиглана гэж байгаа юм. Ажиглана. За. Тий, ажиглана. Ажиглана гэдэг чинь төвчээр шаардах гэдэг шүү дээ, тийм ээ? Тий. За, ингээд ажиглалаа. Ажиглагч боллоо, тийм ээ? Окей. За. Тий. За, энэ одоо намайг арх уулахын тулд энэ ямар бодол орж иж ийн гэдэг өөрийгөө ажиглах нь тийм үү? Өөрийгөө ажиглана. За. Тий. Тэгвэл нөгөө бодол чинь нөгөө хүнийг үйлдэл хийх гээд орж ирээд байгаа байхгүй юу? За. Тийм ээ? Үйлдэл хийх гээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт за чи одоо нэрээ ингээд уухгүй юугаа ингэ суугаад байгаа юм бэ ч гэдэг юм уу тий? Үгүй чи тэндээс очиж мөнгө хуучаач чамд өгөндөө гэл тий? Тэгэхээр ажиллаа суугаадах нь шүү дээ. За энэ юу намайг мөнгө зээлүүлэх гээд байна тийм үү? Окей. За би зээлэхгүй. За энэ намайг их атгаж байна тийм үү? Уулах гад бүр намайг түлхээд байна шүү. За ингээд ажиллаад байна. Хөдлөхгүй шүү дээ тийм ээ? Тэр бодлыг дагаж явахгүй байна тийм үү? Явахгүй штэ. За ингээд ирэхээр нөгөө бодол маань яах вэ хөр ингэж бодно гэж байгаа. За ерөөсөө энэ хөдөлгөө байчжээ шиг энийг ингэж хөдөлгөө зовж явахаар шиг тийш яваад тэр дойрчгээд хүн өстой миний бодлыг айгүй сайн дагдаг нэг архичин байгаа тэрлүү явъя гэд яваад өгдөг гэж байгаа байхгүй юу? За. Тий. Бодлыг одоо хүч оруулахгүй штэ нөгөө
Бат гэдэг хүн чинь тий. Тэгэхээр одоо гараа авчлаа нөгөө бодол чинь болчлоо. Хүчээ авч чадхаа болчлоо шүү дээ, тийм ээ? Ингээ гараа авчна. За ингээд нөгөө бодлыг хүч оруулахгүй байгаа нөгөө зүгээр хажуугаас ажиглагч болцсон, тийм ээ? За инхээр нөгөө бодол чинь ингээд томорч чадахгүй байгаа болохоор тархин дотор зай үүснэ гэж байгаа. Хоосон орон зай үүсээд ирнэ шүү дээ. Тийм ээ? Олон мянган бодлыг хүч өгөхгүй бодлын хүчийг сааруулсан учраас яах вэ? Тархин дотор хоосон орон зай үүсээд ирнэ гэсэн үг. За тэгээд хоосон орон зай үүсээд ирэхээр яадын гэхээр зөвхөн одоогийнхаа агшнаал эрчимтэй ухамсарлаад анхаарал эхлэнэ гэсэн үг. Тэр хоосон орон зай дээрээ. Тийм ээ? Тэгэхээр за яг одоогийн агшин ямар агшин орж ирэх вэ? Нөгөө аригчин хүнд ямар агшин орж ирэх вэ? Чи бодоод үзтээ ухаанаараа. Тэр арх уу гэсэн бодлыг эрчимгүй болгоцсон. Тэгвэл одоо ямар орон зай орж ирэх вэ гэхээр би уухгүй байснараа би ямар байна? Амар амгалан байж чадчихна уу? Тийм ээ? Би уухгүй байснараа ядахтаа л цоо ирүү сууж штэ. Тийм ээ? Уурчих юм бол нөгөө цэвэр оюун ухаанаа алдчихдаг штэ. Тийм үү? Өөрийгөө нөгөө хяндаг мэдрэлийн төвчин ингээд унтаад өгнө гэсэн үг арх уучгаар, тийм ээ? Ингээд эн чи юу юм? Энэ хоосон орон зайд орж ирж байгаа энэ зөв бодол чи юу юм? Гэсэн асуудал орж ин штэ, тийм ээ? За. Эн чи нөгөө цэвэр ухамсар орж ирж байгаа байхгүй юу? Яг өөрийн мөн чанараас, тийм ээ? Би уухгүй бол ийм гоё амар амгалан байж чадах юм байна. Тийм ээ? Энэ олон бодлыг би ингээд хүч оруулахгүй гаргаад явуулснараа би архинаас гарч болох юм биш шүү дээ. Тэ? Энд чи одоо нөгөө айгүй зөв тийм ээ? Цоош нөхөмсрүүд орж ирж байгаа байхгүй юу? Ийм маягаар одоо хүн нөгөө ухамсарт бодол, тийм ээ? Үл ухамсарлах бодол, ухамсарт бодол гэдэг хоёр чинь ингээд хоорондоо ялгаатай болоод ирж байгаа байхгүй юу? За ийм маягаар одоо бодлын хүчийг, тийм ээ? Ийм ажиглагч маягаар та өөргөө ингэж тасгалжуул гэж байгаа юм. За тэгэхээр хүн бол ерөөсөө өөрийнхөө бодолд, тийм ээ? Тэгээд нөгөө зохиолчийн талаар эргээд орё, тийм ээ? Зохиолч маань ингээд ёстой одоо нэг талаар наа чи сүнсэн сэрчлээ гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тэр нэг өдрөөс эхлээд амар амгалан олсон гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хүн чинь гэсэн гэж байгаа 5 сарын хугацаанд маш гүнзгий амар амгаланд, тийм ээ? Жаргалтай байлдуунд амьдэрсэн байгаа юм. Нөгөө Экхарт Толл гэдэг хүн маань. Тийм ээ? Тэр яг үгүй ямар ч таашаал, тийм ээ? Ямар ч гоё таашаал байсан. Бас хуурчин шүү дээ ямар нэг хэмжээгээр. Тийм ээ? Хуурчин шүү дээ, ойлгомжтой. Таашаал болгон шинээрээ байгаад нэг байхгүй. Тэгээд өнөөдрийг хүртэл бол энэ хүнийг ерөөсөө амар амгалан бол хизээч орхиог үүж байгаа байхгүй юу? Өөрийнх нь тэр тийм тэр үеэс хойш яасан бэ гэдгийг яриад байхгүй юу? За тэгээд одоо энэ хүн маань энэ хүмүүст, тийм ээ? Одоо өөрөөр хэлбэл энэ юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр хүний, тийм ээ? Одоо ас жаргал, тийм үү? Тэр сайн сайхан янз бүрийн таашаал гэдэг чинь мөнхийн юм бишээ гэдгийг хэлээд нь штэ, тийм ээ? Ягаад гэвэл дэлхийн ертөнцийн чинь байнгын хөдөлгөөнд оршиж байгаа штэ, тийм ээ? Бүхэл юм хуурч өөрчлөгдөж байдаг. Тийм үү? За тэгэхээр та ингээд одоо бодлоо ингээд сонсоодэ гэж сая ярьлаа штэ, тийм ээ? Бодлоо сонсоод ахаар байна штэ, те? Тэр тухайн бодлын цаана, тийм үү? Даалт нуугдаад байгаа. Тэр дотоод мөн чанараа ухамсартаа ойлгоод авчдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл өөрийнхөө оршихуйг мэдэж эхэлнэ гэсэн үг. Дотор руугаа орж эхэлж штэ, тийм ээ? Дотор руугаа орж эхэлж байна. Тэгмэгц одоо нөгөө уг бодол чинь, тийм ээ? Танд нөлөөлөх хүчээ алдаад маш хурдан намждаг байхгүй юу? Бодлыг намжих арга нь юу вэ гэсэн үг үү? Чи юу гэж ойлгож байна? Миний сая ярьснаас бол бодлыг яаж намжиж болох вэ, тийм ээ? Ажиглал нь. Ажиглагч.
Ажиглагч байр суурнаас харах нь шүү дээ, тий? Мгм. За, надад ямар бодол орж ирээд байна гэд өөргөө ажиллаж суух нь шүү, тийм үү? Мгм. Энэ бодлууд намайг ямар үйлдэл хийх гээд байна, тийм ээ? Аха. Яа. Тий, энэ одоо бодлыг дагаад явах юм бол би юунд хүрэх юм? Мгм. Тий, энэ дими бодлоо, сөрөг бодлоо, тийм ээ? Мгм. Намайг унгаах бодлоо, эсвэл хит хөөрүүлэх бодлоо, Мгм. тий? Ажиглаас суuna гэсэн үг. Тий. Тэгээ ажиглаад тахаар яах вэ? Хоос орон зай аянд ороод ирсэн шүү дээ, тийм ээ? Мгм. За, ингээд тэр хоос орон зайд бол цэвэр ухамсар орж ирнэ гэж байгаа. Тийм ээ? Мгм. За, тэгэхээр ингээд хүн биш дээ, тий? Хүний бие махбодын одоо үйл ажиллагааны талаар, тийм ээ? Бид нар илүү ихийг мэдэх тусмаа бид нар нөгөө дотоод чадамжаа ямар агуу юм бэ гэдгийг бүр ингээд мэдэж эхэлдэг гэж байгаа байхгүй юу? Мгм. Яа нөгөө хэлдэг штэ таны хүч таны дотор байгаа гэд хэлээд идэг тийм ээ. Тий. Тэгээд энэ Эккарт Толл гэдэг хүн маань бас хүмүүсийг бясалгал хийлэгдэг байхгүй юу? За. Тэгээд нэг бясалгалыг би дагаж хийж үзье. За номон дээр байна уу? Тийм байгаа юм. Тэгэхээр тэр бясалгалыг хийгээд ямар бодол сэтгэл төрсөн бэ гэдгийг би одоо ярих гэж бодож байна. За тэг. Тэгээд ингэж байгаа байхгүй юу? За мэдээж бясалгалын хэлбэртээ орно тийм ээ. Бясалгал хийхийн тулд 3 удаа гүнзгий амьсгаа аваад тийм ээ. Тэгээд нүдээ алгуурхан аниад тэгээд дээдлийн одоо нөгөө хамгийн дээдлийн хүр дээрээ дамжин орно шүү дээ тийм ээ. Өөрлөгөө орно. Титэм хүр дээрээ дамжин өөрлөгөө ороод За. өөрийнхөө дотрыг ажиглана. Окей. Тэгээд дотрыг ажиглаад би үнэхээр гайхсан л та. Өөрийнхөө бие дотор ороо явна гэсэн үг шүү дээ тийм ээ. Оюун ухаанаараа ингээд ороод явхаар би юуг мэдэрсэн бэ гэхээр маш олон юмыг мэдэрсэн. За цина чи ч гэсэн ингээд одоо яг нүдээ аниад энэ бясалгалыг хийгээд үзье. Тэгээд чи өөрийнхөө дотроос юу мэдрэх нь вэ? Тэрийг хоёулаа хоорондоо ярилцъя заа юу. Одоо За энэ тий яг одоо хийнэ. За. Тэгэхээр би чамааг удирдъя заа юу. Окей, за тэгээ. За тэгээ. За. Чи одоо яг ингээд өрөөндөө ганцаараа байгаа гэж бодоорой заа юу. За 3 удаа гүнзгий амьсгаа авна. Гүнзгий амьсгаа авахдаа хамраараа авбал их сайн. Тэгээд нөгөө амьсгаа авч явахдаа гидснийхээ хөдөлгөөнийг маш сайн ажиглан заа юу. Хэрхэн одоо гидсэн байна тийм ээ? Цаашаа гарч наашаа орж хөдөлгөө нь ямар байна тийм ээ? Тэрийг ингээд ажиглаа. За одоо ингээд титэм хүр дээрээ өөрийнхөө бие рүү явж орно. Тийм ээ? Өөрийнхөө бие рүү яваад орохоор яг юу мэдрэгдэж байна тийм ээ? Өөрийнхөө биеийг одоо яг байгаагаар нь л тийм үү мэдрэн штэ. За тархилуугаа орлоо тийм ээ. Тэгэнгүүт нөгөө хамгийн эхлээд титэм хүрдний доотлолт мэлмийн хүрд байгаа. Мэлмийн хүр дээрээ дамжаад тийм ээ доошоо яваад хоолой хүр дээр ороод доошоо зүрхэн хүр дээр ороод наран сүлжээ хүр дээр ороод тийм ээ хувилгаан хүр дээр ороод үндэс хүр дээр ороод ингээд за ингээд биеийнхаа дотор жоохон зугаалаадах чи заа юу. Дотор нь нэлээд ажиглаад энэ дотор нь юу болд юм бэ гэдгийг ажигла. За ингээд чамааг ажиглаж байгаа хооронд би нэг өгүүлбэр яриа сууж заа юу цагийг ашиглаад. За хүний оюун ухаан бол тийм ээ зөвхөн бодол төдий биш тийм ээ бас сэтгэл хөдлөл маань бас хамаардаг шүү дээ хүний оюун ухаанд тийм ээ. Тэгэхээр оюун ухаан одоо бие махбод хоёр уулзаж байгаа тийм үү. Тэр орчинд сэтгэл хөдлөл үүсдэг байна. Тэгэхээр ерөөсөө
хүн маань сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулж сурсан бэ? Хэрхэн одоо сэтгэл хөдлөлөө удирдах чадчих байна? Хэрхэн одоо түүнийг ажиглаж тийм ээ? Энэ бүгдүүл бол тухайн хүний сүнсний хөгжлөөс хамаардаг л да. Сүнсээ хөгжүүлээгүй өөрийнхөө одоо оюун ухааныг удирдах чадахгүй хүмүүс бол ерөнхийдөө сэтгэл хөдлөлдөө маш их автагддаг байгаа. Тэгэхээр орчин үед одоо ингэж шинэ 900 ирлээ гэдэг байгаа. Эн чинь биднээс юу шаардаад байгаа вэ гэхээр ерөөсөө сэтгэл хөдлөл зөв удирдахыг шаардаад байгаа шүү дээ. За тэгээд одоо бясалгалаасаа өөрөө хүссэн цагтаа гарч болно, гарахтаа маш аажмаар гардаг байгаа бясалгалаас, тийм ээ. Нүдээ маш алгуурхан нэгээд бясалгалаас гарыг гэсэн төлөвөө өөртөө хэлээд ингээд гардаг байгаа. За тэгээд юу мэдрэв? Тэрийгээ цанаа чи сэтгэлээ хэлдэ. Би сая нөгөө хүрднүүд дээр төвлөрөөрэй гэсэн штэ. Тэгээ ингээл мэлмийн үд гэсэн чи ингээл цагаан гэрэл туй яраал. Тэгээд хоолон дээр очисон чи эд нэг жоохон бүгэлэртөө яг бүгэлэр байна гэж мэдэрсэн. Тэгэл жоохон доошоо явах гэсэн чинь өөр бодлууд орж ирээл маргааш нэг найз Монгол явахын тэрэнд сайн уурай гэж хэлэх ёслоо мөстөө гэж шууд өөр юм болж ирээл за тэгэл зогссон ш. Тэрнээс ш яг энэ дараагийн удаа ингээд ер нь бясалгал хийхийнхээ өмнө энэ аргын амьдралын бүх юмасаа ингээд те өөрийгөө ингээд чөлөөлөөд одоо ингээд за маргааш найз Монгол явах юм бол тэр найздаа те за чи сайн яваарай гэж мессеж явуулсны дараа хамаг юмнасаа тасал ингээд дуусгасны дараа бясалгал хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Надад ямар сэтгэл төрсөн бэ гэдэг талаар би ярих гэж бодлоо. Тэр бясалгал хийж яхад бодогдсон бодол маань юу вэ гэхээр би ингэж бодлоо. Хүний бие дотор чинь ямар халуун байдгийм бэ? Тэ? Хүү энэ эд эрхтнүүд чинь өстөд цаг наргүй ажилт юм биш үү? Энэ юуны төлөө ажиллаад байгаа юм бэ? Хүү намайг тэ сайн сайхан байх, амьд байхын төлөө ажиллаад байна штэ. Ямар гоё юм бэ? Тэ? Би бүр баярлах. Бүр тэр дулаан эрчим энергиэс нь гармааргүй тийм гоё сэтгэл төрсөн байхгүй юу? Тэгэхээр эн чинь хүн ерөөсөө өөрөө өөрийгөө нөгөө тэ хинбэ гэдгийг зах цухаас нь мэдэж эхэлж ийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Дотроо ороод үзэхэд надад бол тийм сэтгэл төрсөн. Тэгээд эн чинь хүн гэдэг чинь агуу том үйлдвэр шиг санагдсан байхгүй юу? Тэ өөр ингэсэн тэр эд эрхтнүүд одоо тэр хүрднүүд эдис чинь бүгд өөр ингэсэн үүрэгтэй. Үүргийнхаа дагуу ажиллаа хийж байгаа байхгүй юу? Одоо миний сайн сайхны төлөө тийм ээ. Тийм сайхан эрчимтэй ажиллаа, тийм сайхан дулаан халуун, тийм зүйлийг би мэдэрсэн. Тэгээд өөртөө баярлах тийм сэтгэл төрсөн л дөө. Тэгэхээр чи юу хэлээд байна гэхээр хүний бие махбодын тийм ээ үйл ажиллагааны талаар бид нар одоо илүү их мэдэх тусмаа л тийм ээ хүн гэдэг чинь ямар агуу ажиллагаатай, ямар их зүйлийг тийм ээ хэрвээ өөргөө мэдэх юм бол хийж болох, хийж чадах, тийм үү, бүтээж болох тэр агуу зүйлийг л одоо чадамжийн л мэдж авах юм байна гэдгийг би ойлгосон юм. За тэгээд түрүү чи нөгөө бодлоо ингээд ажиглагч болно гэдэг дээр бас нэг юм хэлэхээ мартсан байна. Тэгэхээр бодлыг бол шүүж болохгүй гэж байгаа байхгүй юу? Орж ирж байгаа бодлыг өөрөө ажиглагч болцсон байгаа шүү дээ, тийм. Тэрийг шүүж болохгүй. За шинжиж хэрэггүй. Тэр бодолтой зөрөлдөж хэрэггүй гэж байгаа байхгүй юу? За. Хэрвээ тэгэл эхлэх юм бол нөгөө чи хүчээ аавна шүү дээ, тийм ээ? Окей. Тийм. Өөрөө тэр бодлоо одоо зөв болохын тулд ямар ч хүч гаргаж магадгүй байхгүй юу? Тэгэхээр тэр бодол дээр бол тийм зүйлийг хэрэглэнэ. Хоёрдугаарт нөгөө сэтгэл хөдлөлөө бас ажиглагч бол гэдэг байгаа байхгүй юу? Сэтгэл хөдлөлөө бас ажигл гэж байгаа юм.
бас ажлаа тогтохгүй бүр мэдэр гэж байгаа байхгүй юу? Жишээлбэл за нэг хүнтэй одоо ямар нэгнээс болоод муудалцлаа гэж бодъё. Тийм ээ. Тэгэнгүүт нөгөө сэтгэл хөдлөл чинь яах вэ? Өөрөө зохицуулж чадаагүй үед бол өөрөө ирэхгүй л тийм ээ, янз бүрийн ааш араш гарна штэ. Тийм үү? Тэгэхээр нь хөндлөнгөөс нь өөрийгөө ажиглах нь штэ. За миний амнаас ямар гарч ийн тийм ээ? Би энэ хүнтэй одоо муудалцахад юу болж ийн? Зүрх маань дийсэж ийн үү? Тийм үү? Эсвэл тэр хүнийг бүр зохиод авмаар болж ийн үү? Тийм ээ? Тэр чинь л одоо нөгөө сэтгэл хөдлөлөө мэдэр гэсэн үг. За ингэдэг нь яаж байгаа гэхээр ингээд сэтгэл хөдлөлөө одоо мэдрээс сурчхаар таашдаа та бас сэтгэл хөдлөл байдлаар оршдог болно гэсэн үг. Сэтгэл хөдлөл байхаа нэгэнд болж ажиглагч байдлаар оршно гэсэн үг байхгүй юу? Бас ажиглагч болчихлоо тий. Сэтгэл хөдлөл биш болчих байхгүй юу? За өөрийгөө ажиглаа мэдчихлээ шүү дээ тийм ээ. За би уурлахаараа нэг иймэрхүү байдаг юм байна. Тийм үү? Ийм үг хэрэгэлдэм байна. Нүүр ам ингэж халуу оргидим байна. Тийм ээ? Зүрх дэлсдэм байна гэд ингээд мэдээд авчихаараа яах вэ? Ажиглагч болчихно шүү дээ. Тэгээ ажиглаа мэдсэн юм чи яах юм дараа нь? Тийм байдлыг гаргах уу? Зарим хүү ингэдэж шүү дээ. Хөө би ч гэсэн нэр уурлахаар ямар амар болт юм бэ гэ тэ. Тий. Зарим тэгдэж би өстө уурлахаар амар муухай болох юм аа нэрээ. Өөргөө ажигласан байдаг байхгүй юу? Зарим нь хэлдэг шүү дээ. Чи уурлахаар ямар амар болт юм бэ гээл тэ. Уурлахгүй чи өстө айгүй аятайхан штэ энэ төр гээл. Энд чинь нөгөө ажиглаад ийн гэсэн үг байхгүй юу? За ийм дадлах хийснээр яах юм гэхээр таны дотор байгаа ухамсарт бус бүх зүйл заяа. Ухамсарт байдал руу очно гэсэн үг шүү дээ. Ухамсарт бусна тийм ээ? Ухамсарт байдал руу шилжинэ гэсэн үг байхгүй юу? Нэг ухамсаргүй гаргадаг үйлдэлүүдээ л өөрчлөнө гэсэн үг шүү дээ. Тэр хүн асуудаг гэдэг байгаа шүү дээ. Хүмүүсийн ихэнх хвчлэн асуудаг асуулт нь болохоор би өөрөө өөртөө яаж холбогдох уу те? Сүнстэйгээ яаж холбогдох уу? Тэр хүнтэйгээ яаж холбогдох уу гэдэг агагийн чинь ерөөсө дөрвөн янзаар ингэж холбогдно гэж хэлж байгаа байхгүй юу? За хоол гэдэг хүн нэгдүгээрт нь бол одоо цагтаа бай та. Хоёрдугаарт нь болохоор бодох үйл явцаа зогсоо гэж байгаа байхгүй юу? Гуравт нь хүлээн зөвшөөрч бууж өгөх тийм ээ? Буюу оюун сэтгэл хөдлөлийн эсэргүүцлээс ангижрах нь чухал гэдэг байгаа юм. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлийн эсэргүүцлээс ангижраа. За тэгээд энэ дөрвийг ингээд өөртөө дадуулаад тахаар яах юм бэ гэхээр нөгөө ил харагдахгүй төлөв рүү тийм ээ? Ухамсартай орох боломжийг л одоо олох хаалгууд гэсэн үг энэ дөрвчин болохоор нөгөө ил харагдахгүй төлөв гэдэг чинь яах вэ? Бидний биеийн дотор байгаа хэсгийг яриад нь шүү дээ. Тийм ээ? Тэр нь лүгөө одоо орох хаалгыг л энэ дөрвөн янзаар нээж болно л гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? За. Тэгээд одоо яах юм бэ өшөө? Тэгвэл та энэ сонголтыг хийж ч болно, хийхгүй ч байж болно гэж байгаа байхгүй юу? Тийм ээ? За тэгээд одоо та эрчимтэй оршиж байж таанасаа тусгаарлагддаг байхгүй юу? Товчхондоо базаад хэлвэл тийм ээ? Ойлгож байна. Одоо эрчимтэй оршоод ухаанаасаа тусгаарлагддаг гэж байгаа. Тэгээ байгаа зүйлсийг тийм ээ тэр яг байгаа тэр хэвээр нь хүлээж авч сураа гэдэг байхгүй юу? Ингэж чадах юм бол та одоо өөрийнхөө дотоод оршихуйтай холбогдоход амархан болно гэж. Нэг ийм асуулт их жирийн мөртлөө сони асуулт гарч ирж байна. Өнгөрсөн одоо ирээдүйн яг энэ хүний мэдрэмжээр энэ ялгааг та юу гэж ойлгосон бэ энэ номноос? Тэгэхээр өнгөрсөн цаг гэж юу вэ гэж тийм ээ? Өнгөрсөн ирээдүй одоо цагийн одоо ялгаа нь юу юм бэ гэхээр өнгөрсөн цаг бол болоод өнгөрцөн үйл явдлууд байдаг байхгүй юу? Ерөнхийдөө бол чамд ямар ч шаардлагагүй цаг болоод өнгөрцөн юмыг одоо яах юм? Тийм ээ? Тэр хизээж эргэж ирэхгүй байхгүй юу? Ирээдүй гэдэг бол зүгээр одоо нөгөө тархиндаа төсөөлсөн цаг штэ.
ирээдүйд тэгн ингэн гээд байгаа боловч яг тэр яриад төсөөлөд байгаа чинь болно гэдгийг бол хинч хэлж мэдэхгүй шүү дээ, тий? Тэрийг батлах юм байхгүй юу? Тэгвэл хамгийн бодиттой цаг чинь одоо цаг л байгаа шүү дээ. Тэгээ одоо цаг бол хамгийн бодиттой цаг. Тэгэхээр жинхэнэ одоо үнэн хүч, тийм ээ? Таны дотоод байгаа гэдээ яриад байгаа шүү дээ. Тэр одоо хүч чадалт нь одоо гэдэг цаг л хүрэх боломжтой гэдэг байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол за нэг жишээ авахаар илүү сайн ойлгоно. Зарим хүмүүс ингэдэж штэ. Ерөөсөө одоо цагтаа амьдрч чаддаг хүмүүс байдаг байхгүй юу? За, жишээ. За ингээд хүмүүс ингээд уулзаа тийм ээ. Одоо амьдралынхаа талаар зөвхөмжийн яахаа мэдхээ байсан хүмүүс ингээд цагаа уулзахаар ярьдаг байхгүй юу? Өнгөрсөн цаг ирээдүйн цаг хоёроо л яриад идэв. Тэгээ би хэлдэг байхгүй юу? За та өнгөрсөндөө одоо ингээд уягтаад байна тийм үү? Бас ирээдүйд аюух санаа зовд юм байна таны ярианаас. За тэгвэл одоо цагийг ч аваад үзье. Яг одоо та ямар гэрт амьдарч байна? Тэгэхээр би өст аюу гоё байшинд амьдарч байгаа. Саяхан шинэ байшинд орсон гэж байгаа байхгүй юу? За. Окей. Тий, орох орон ч окей болсон юм байна тий болж байна. За үр хүүхдүүд чинь сайн уу сайн гэдэг байхгүй юу? Окей. Тийм ээ. Үр хүүхдүүд чинь сайн. Танд идэх хоол байна уу хөр байна гэж байгаа байхгүй юу? Үргэлжлүүрээ хоол байна. За одоо тэгээд унах унаа байна уу хөр байна гэдэг. Гэхдээ тэгээд танд бүхэн байна шүү дээ. Та тэгээ яагаад ингэж амар амгалангаа ингэж идэлхгүй өөрийгөө ингэж ирээдүйн өнгөрсөн цаг руу аваачиж ингэж хүчээр хийгээд байгаа гэд би хэлдэг байхгүй юу? За. Тэгэхээр би одоо өнгөрсөнд л их сайхан амьдарч ийсэн гэж өөрийгөө бодоод идэв. Одоо жишээлбэл нөхөртөөгөө байхад л би сайхан байсан. Нөхөр маань нас барсан ч гэдэм үү тий? Тэгэл нөхөр салсан ч гэдэм үү? За. Нэг юм яриад идэг. Тэгээд за тэгвэл та ирээдүйд юу санаа зовоод байгаа юм гэхээр энэ хэдэн хүүхдүүд надаас хойш бол яах вэ гэж санаа зовдөг гэж байгаа байхгүй юу? Инхээр чинь ямар ч хэрэггүй юмд эрчим энерги та өгөөд байна. Бити өөрөө эрчим энерги ингэж та хэрэггүй юм зараад байна. Хүн тархинда хэр их бодол ургуулна, хэр их юм бодож тэрнийхээ төлөө санаа зовно. Таны бүх эрчим энерги тэр тархи руу чи яваад байгаа штэ гэд би хэлдэг байхгүй юу? Тэгэхээр нэрэж тийм байна. Нэр одоо ч нэг асуудал гараад байгаа юм алгалтай гэд ингэдэг байхгүй юу? Тэгэхээр хүн биш дээ сэтгэл санаа янз бүр болол ингэж ах юм бол яг одоогийнхаа байдал дээр ирээл тийм ээ яг одоо ямар байна гэдэг дээрээ төвлөрөхөд тэр хэрэгтэй хэрэггүй санаа зовдөг чи ерөөсөө л яахаараа тэгвэл хүмүүс ингэж асуудаг байхгүй юу? Тэгвэл би яагаад ингэж энэ хэрэггүй хоёр цаг руу ороод идэм бэ гэд эргүүлээ надаас асуухаар би хэлдэг. Таны сэтгэлд тийм ээ сэтгэл зүрхэнд маш их шарах байна. Сэтгэл зүрхнийхаа шарах, эмзэглэлийг та арилгаж чадаагүй. Тэ сүнсэн бие цэвэршүүлэг байгаа учраас ингээд тэр бүгд чинь таныг ингээд хэрэггүй цаг руу оруулаад энерги чинь сороод байна гэж хэлдэг байхгүй юу? Тэгээ би яах ёстой ингээд гэдгийг нөгөө усууд байна. Одоо та яах вэ? Ямар ч байсан л тэр их олон бодлуудаас салах хэрэгтэй. Тэр бодлуудад бити хүч өг, тийм ээ? Аль болох та одоо цагтаа байхыг хичээгээрэй гэж би зөвлөдөг байхгүй юу? Тэгвэл одоо жишээлбэл за одоо Цэна бит хоёр тийм ээ ингээ подкаст хийгээ сууж байна тийм үү? Бид хоёр бол подкастыг хийхдээ ерөөсөө урьдчилан ярьдгүй ш хоорондоо тий. Нэг сэдв сонгоол. За би нэг тим сэдвээр ярина гэж би Цэнад хэлчихдэг. За та бэлэн болохоор хэлээрэй л гэдэг. Тэгэл хоёулаа дандаа шууд хийдэг штэ тийм ээ? Тий. Ерөөсөө урьдчилж бэлддэггүй байхгүй юу? Тэр нь ч амар байдیں۔ Урьдчилаад бэлдээ чи ингэж асуугаараа би ингэж хариулна гэдэг ингэж тахаар айгүй нөгөө одоо юу гэх юм ирээдүйн зовнил үүсчихдэг байхгүй юу? Нөгөө ингэж ярьсан хийснээ хийж чадах бол үгүй болоо те ингэж асуух нь зөв буруу юу гэдэг ингэ явчихдаг байхгүй юу? Тэхийн оронд тийм ээ? Тэхийн оронд зүгээр шууд хийгээл яг л одоо цагтаа. Тэгвэл яг одоо цагийг хоёлаа үнэлээд үзье л да тий. Энэ подкаст хийж байгаа энэ цагийг үнэлээд үзье. Битээр ярих хэвээр юм ярьсан уу ярьсан тийм ээ. Тий. Одоо ямар зовлон байна битээрт. Ямар ч зовлон алга ба штэ тийм ээ. Тий.
хийн гэсэн юм а хийж ийн гэдэг чи аюу гоё аз жаргал надад бол. Тий, яг үнэ. Тэг би сансан одоо хийн гэсэн ажлаа ард гарах нь надад аюу гоё байдаг. Тийм тэгэхээр одоо цагийн хурцвал маш их байдаг гэдгийг л одоо хүмүүст ойлгуулах зорилготой л энэ подкастыг хийж байгаа шүү дээ, тийм ээ? Тий. Тийм. За ингээд өнөөдрийн подкастаа ингээд өндөрлөе гэж бодож байна. Их баярлалаа. Ялангуяа таны татаж ярьсан жишээнүүд их ойлгомжтой, хүмүүст хүрэлцээтэй. Би ч гэсэн сонсоод өөр дээрээ бас дүгнэлт хийгээд амжлаа. Айгу өгөөжтэй подкаст болсон байна. Танд их баярлалаа. Тэгээд манай хуудсыг дагагчид та нар юу ойлгосноо бичээрэй. Бас дараагийн удаа юу сонсомоор байна бас тэрнийг сэтгэлээ хуваалцаараа. Та нарт их баярлалаа. За баярлалаа. Хайртай.